Сайн уу хүүхдүүд ээ. Намайг анх жаргалын энх орчлон гэдэг. Би Дорнод аймгийн Баяндуу суманд 3 дугаар ангид суралцдаг. Би өөрийгөө сонирхлоор Сониуч Бандгар нэртэй YouTube сувг ажиллаж байгаа. Тэр Нарны аймгийн хамгийн том хориг болох Бархас Байтгаргийн тухай ярих байгаа. Бархас Байт нь Нарны аймгийн 5 дахь хориг бөгөөд хамгийн том, хамгийн их нөлөө үзүүлдэг гариг юм. Түүний буцаж жижиг биетүүдийн хөдөлгөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Диаметр нь 143,000 км. Дэлхийгээс 11 дахин том. Масс нь дэлхийгээс 318 дахин их. Хийд гариг боловч асар их даралтай. Хэрвээ Бархас Байт 80 орчим дахин илүү жинтэй байсан бол од болж асаах боломжтой байжээ. Нэг өдөр нь 9 цаг 56 минут хамгийн хурдан эргэлттэй. Нэг жил нь 11.86 дэлхийн жилтэй тэнцсэн. Бархас Байт нь хатуу гадраггүй. Дагваргууд нь гадны дагварга нь ус төрөгч гэлэнхий, шингэн ус төрөгчийн давхарга, металл ус төрөгч, цахилгаан дамжуулдаг ус. Цөмөн гэвэл чулуурхаг мөстэй байж болзошгүй. Металл нь ус төрөгчөөс үүдэн асар хүчтэй соронзон орон үүсгдэг. Соронзон орон нь Нарны аймаг дахь хамгийн хүчтэй, дэлхийгээс 20,000 дахин хүчтэй асар том цацрагийн бүс үүсгэнэ. Хэрвээ нүдэнд харагддаг байсан бол тэнгэрийн хагасыг эзэлж харагдах байжээ. Энэ бүс нь сансрын хөдөлгөөнүүдэд маш аюултай. Бархас Байтын агаар мандал нь ус төрөгч гээлийн хийнээс бүрдэж цагаан хүрэн улбар шар зурсуудтай. Эдгээр нь эсрэг чиглэлтэй хүчтэй агаарын урсгал бөгөөд цагт 600 км хүртэл хурдтай шуурга салхи үүсгэдэг. Асар том улаан толгой нь Бархас Байт дээрх хамгийн хүчтэй шуурга юм. 320 жил үргэлжилж буй энэ авраг шуурганд дэлхийг багтаах хэмжээтэй бөгөөд Нарны аймагт мэдэгдсэн хамгийн урт настай шуурга юм. Сүүлийн жилүүдэд жингэрч байгаа ч одоо ч маш хүчтэй хэвээр байгаа. Чавирган нэмгэн бүдэг тоос бичил хэсгүүдээс бүрдэнэ. Сансрын хөлгөөс тод харагдана. Нарны аймгийн хамгаалагч Бархас Байтын таталцал сүүл тод солируудыг өөртөө татна. Дотоод гаригуудыг том мөргөлдөөнөөс хамгаална. Энэ хүрээд миний бичлэг минь өндөрлөж байна. Таалагдсан бол намайг дагаарай. Дагсан бол лайка дараарай. Хамгийн гол нь хонхоо асаа шүү. Баяртай.